Хандаатай. Хандаатайгийн шүүр үе нь хоёр байдаг ба шинсэй хандаатай болон бүжүүн бүцэн хандаатай гэж байдаг. Бүжүүн бүцэн хандаатай нь дотроо N болон P гэж хоёр ангилдаг. Хандаатай бол дуутай болон цэцэн тай хоёрын дунд ашиг материал. Шинсэй хандаатай. Хандаатай жүүдэши болон сейко гэсэн хоёр төрлийн кария байдаг ба гаднаас хангалттай хэмжээний дулааны энерги өгөх үед ширконы деншинүүд суган гардаг ба энэ үеэр суган гарсан хасах сэнэгтэй электронуудыг жүүдэнши гэдэг. Жүүдэнши ихээр суган гарч байгаа учраас эсэргүүцэл нь багасж гүйтгэлийн хүч нь ихсдэг. Харин электрон сугарах үед үлдэж буй хэсгийн нэмэгт сэнэгтэй хоосон цэг сейко гэж нэрлэнэ. Иймд жүүдэнши болон сейкон тэнцүү ба ямар нэгэн хөлцгөө учраас шинсэй хандаатай. Жишээ аван ширконы деншиг хоёроод холбоондын аз өгүүлгүйдэлгүй. Харин улаансэл нь халаавал гүйлгүүж эхэлнэ. Яг тэгвэл цэцлэгийг гүйлгэхийн тулд деншинүүд нь үргэлж ба потенциалаас потенциал хөрөлж явах ёстой. Жишээ нь цэцэн таяник материалыг авч үзвэл ба потенциалаас потенциал хүртэлх зам нэвтрийг холчроос хүрч чаддаг. Доо тай бол хоорондоо бараг зайгүй учраас ба потенциалаас потенциал руу маш хурд очдог. Хандаа тай бол холч биш ойш биш. Гэрийн температурт их потенциалтай хүрч яриа чадахгүй. Харин халааснаар деншинүүдийг түлхэн их потенциалд нь хүрэж өгнө. Бүжүүн бүцэн хандаатай. Жишээ нь фосфорын 5 кдэши, ширконы 4 кдэшитэй кёё гэцөөгөө үсгэж нэг денши илүү үлдэнэ. Тухайн деншин жүүдэншигийн чанарыг үзүүлдэг учраас доноо болно. Иймээс N ката хандаатай. Харин борон 3 кдэши, ширконы 4 кдэшитэй кёё гэцөөгөө үсгэж нэг суулцаа гарч сейкон өөртөө жүүдэнши татах буюу аксет ийм P ката хандаатай. Хагас дамжуулагчийн хэрэглээ. Хагас дамжуулагчид нь интернет, машин, цахилгаан бараа, ухаалаг утас, компьютерийн систем гэх мэт электроникийн шинэ техник технологи, төрөл бүрийн төхөөрөмжүүд нийгмийн бүхий салбарт гүнзгий нэвтэрч буй 600 тэрбум долларын зах зээлийн салбар юм. Хандаатай сейзо процессор суна ширкон уяа эцэст нь чип болж гардаг байна. Хандаатайс үсэх 3 зүйл. Хандаатай, диод, транзистор. Хандаатайгийн хамгийн алдартай хэрэглээ бол RAM, болон бүр цаашлаад гар утас, онгоц, метро, компьютер гэх мэт биднээс салшгүй нийлэл болсон юм. Диодыг P ката хандаатай, N ката хандаатайг нийлүүлсэн зүйл гэж ойлгож байна. Дендрю хоког сэйрүү сая хийж өгдөг. Диодыг жүндийн ацад холбол анодос касад руу дендрюга нагаримас. Гякутын ацад холбох юм бол кубосо болж касадос анод руу дендрюга нагаримас юм. Диод нөө шүрүй. Диод цэна диод, кахин ёрио диод, хакко диод, хото диод гэх 5 төрөл бий. Транзистор бол P ката, N ката, P ката хандаатай ийм нийлбэр гэж ялж байна. Транзистор нь шүрүй, NPN ката болон PNP ката гэх хоёр шүрүйтэй. 3 денкайтэй бөгөөд emita base correcta гэдэг. Транзистор нь удирдлага шиг ажилтдаг бөгөөд өөрөөс гарах гүйлийг тохируулж өгдөгөр маш даваа талтай. Тийм ч учраас одоогийн цахилгаан бараадын амин чухал хэсгүүд нь анхаарал татсан баярлалаа.